За hi guys. Hi. За өнөөдөр юу өгч байгаа вэ? За өнөөдөр reaction video хийн. Тийм, reaction video юм тий. Тий. Одоо бит хоёр сая ингээд одоо нэг ghost hunting хийдэг болохоор ердөөсөө өмнө нь нэг үзчихсэн одоо ч хийхэ болсон л да одоо нэг зэрэгэлдээ ертөнцгээд тийм зэрэгэлдээ залуучууд явдсан тий. Тийм. Тэдний бичлэг дээр reaction хийх гээд ирсэн байна. Тэгээд өмнө нь бол хүмүүсд олны танил ютуберууд бас хийжсэн юм байлээ. Тэгээд тэр нь бол бит хоёрын хамаагүй тий. Тэгээ яг хөө гэхдээ тэн дээрээс бас бит хоёр авахтай санаа оноо юу байна? Өөрчлөлт reaction хийж үзье гэж бодлоо. Тийм reaction хийж үзье. Гэж үз. За тэгээд reaction руу орохоо да тий. Тэгээ да. За reaction тагаан таараа guys. Чи одоо бас 10 гаруй жилийн өмнө эхэлчихсэн гэж байна. Ноцтой гэж. Монголчууд үед эртдээр үеэс л бугч өтгөр сүнс хий үзэгдэлгээд олон тайлагдшгүй зүйлийн талаар ярьсаар ирсэн. Тэгвэл ам дамжин ирсэн дамдарчаагийн улаан тоосхон байшин бидний сонирхлыг ихээр татсан. Үнэхээр л ширхэг тоосхыг авсан хүн болгон сайнаа үзэлгүй хөлөө хугалж амиа хорлсон золгүй явдлаар нас урсан гэд энэхүү үхвэрийн байшинд болсон зүйл сөөнгүй. Мөрөөрөө ороод гарсан хүний араас хүртэл сүнс нь хорогдож элдэн муу юм тохиолддог гэлцдэг. 13 хүний бүрэлдэхүүнтэй сонирхолтой хөдлөгдсөн хэдэн залуус энэхүү учир битүүлэг муу ёрын байшинг сондгоо тоотой зорих болсон. Үнэхээр сүнс байгаа юу? Үнэхээр бидэнд муу зүйл тохиолдох уу? Оройч унтаж чадахгүй хар хөлсөн сувж айдастай тарчлах уу? Энэ бүхэн бидний хувьд таамаг байлаа. Гэрлэн Гарч хитэнгээ тусган камера барин тийшээ орлоо. Тэнцэн бол усын үрээ болсон аа дээрийн хоёулын хотно. Гэтэл айж давжин жижигч дуугах дуучгүй болох болов уу гэж бодож байтал элдв хог новшоор дүрсэн хогийн хөнхөр биднийг угтсан. Одоо бол янзын гоё байшин. Хүн байслаар өгч өтгөр нь хүртэл шичгэлмээр энэ муухай газар юун айх өмд хувцаа яаж цэвэрлэх вэ гэж бодон хоосон хогийн цэгээс бид гарсан. Харин хадсуулж түүнээс илүү сонирхол татсан зүйл бидэнтэй таарсан. Ашиглалтанд орсон байсан шүү дээ. Ирээд баримттайгаар өвөр. та энэхүү зурган дээр хүний нүүрэн хэсгийн зүс буусныг харж байна. Шинжлэх ухааны хэллэг байт юм л иймэрхүү бүргий. Нэгэн бичлэгийг та бүхэнд удаашруулж үзүүлье. Гэтэл энэ хачирхалтай сонин дүрс бидний ард суунаглаад явж байдаг нь их сонин. Тэр үед ямар ч утаа үнээр үүсэх нөхцөлгүй байсан. Шиний том биетэй энэ тентхийн дошны авгар чавгар байх нь энд ямар ч хамаа байхгүй. Халуудсан шоронгийн хулгайч хүртэл өмдөө норхоор энэ бол зүгээр шинхэн айдас. Чихнэ. Монтаж хийх явцад хэд хэдэн удаа компьютер гацаж шалтгаангүйгээр тог тасрах нь бидний ажлыг сааруулж байлаа. Дотроноос шашмасны Энэ байшин зөвхөн бидний дуу чимээ гарах болов уу гэж бодож байтал үгүй байлаа. Энэ тэнд хачин чихтэй дуу чимээ гарах нь хиний чайцыг төрүүлж байлаа. Охин шашны эд зүйлүүд энэ тэнд харагдах нь энэ газрыг улам сүнстэй гэж хэлэх шиг саврах. Ямар тач нууц тайлбарчдын багийнхан та бүхний нүдэнд үнэхээр сүнс байдгийг харуулж чадлаа. Чодоос шашны газар болсон. Дараагийн нэг төлөвлөрөө улам аимшигтай, улам эрсдэлтэй сүнс чөтгөр үргэлжсэн тэр газар руу харин бидэнд цаашид юу тохиолдохыг өнөөх чөтгөр шулман мэдэх байна. Ингэж камера хөдлөх нь сарай дийми тий. Нүд өгдөг юм шиг. Трон. Стайл чи.
За эхний За үед ингээд яг дуусчих юм байна. Энэ шууд дараагийнх нь. тийм ээ. За шууд дөрвөлсөл үзчихдэг тий. Зургнууд л. Мэргэцэн ертөнцийн биш. Харин тийм. Зэрэг. Саяны үед жоод татаад юм шиг. Хүн арай өөр эхлэх шүү. Шинийг эрхлүүлж группийн мянган гишүүдтэй сонин содон зүйлсийг үзүүлэхийг зорьсон зэрэгцэн ертөнцийн нууцыг та бүхэнтэйгээ хуваалцах гэж нэг байна. хүслээ авах Бидний тий. их дугаарт Тийм. уулсан бэжсэн сүнс бусад сүнстэй холбоотой дүрсийг эргэн санахад дээрх дүрс бичлэгийг үзэгчд шүүмжилж магтаж байсан төдийгүй бидний анзаарч хараагүй нэгэн дүрс бичлэгийг Энэ бол яалч авах тайлбар. Нэг нь үстэй. Тийм бичлэгэн дондор нэг нь гараараа ингээд назар тавлац. Хөвцөлтэй ч Зэрэг ертөнцийн нэвтрүүлэг. 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр маш их хүйтэн байлаа. Оройхон цас орж шуурхны нүхэнд бидний баг 6 хүний бүрэлдэхүүнтэй шөнийн 10 цагийн үед талбайн ойролцоо цуглаад тэндээсээ хангаа зочид буудлыг зорьсон юм. окей. Очиход бүх хаалга цонхыг нь битүүмжилчихсэн байх бөгөөд хэсэг тойрч яваад баруун урд хатан хоёр давхар руу гарах модон шат байгааг олж харсан юм. Энэ ч өөр амар. Хоёлагаа сурж байгаад юу юм шалтгаан. Додогшоо ороход хогновш нурсан Манай хатныг ус. утлаа. Дээвэр мээр Ингээд дамжиж манай тий. багийн гишүүд зэрэгцээ ертөнцийн амьдралыг үзүүлэхийг зорьсон тул камер, аппарат, удасныхаа гэрлийг асааж бичлэг, зураг авах ажилдаа хийн орлоо. Эхний ээлжинд бид 1-3 давхрыг шалгаж, зураг дарж, бичлэг хийсэн бөгөөд нүдэнд ямар нэгэн зүйл харагдаагүй ч камерын хальсанд сонирхолтой зүйл буусан нь энэ юм. Гэрлийн хугарал шиг юм Тий. тий. Ямартай ч дэлхийд сүнс хий үзэгдлээрээ алдартай Япон орны далд ертөнцийн талаар судалгаа хийдэг багийнхны гэрэл зурганд буусан зурагтай харьцуулахад Онцгой нэг судалтай юм байна л тань гэрлээ. Тий. үүнээс харахад бидний зорилго Хүн дүрстэй харагдахаас илүү та харж болохоор байна. Иймэрхүү гэрэл маягийн харагддаг юм шиг байна тий. Харин тийм гэрлийн саниодын бүрэн цэг. Тэгээд тэр бол сүнс гэдэг чинь. Тий. Боосон. Бидний дараагийн очих газар инх тайвны гүүрний доорх богж төлөвтэй гих эзэнгүй балгас. Хомхон өртөө газар л тий. Дотор нь орчд байлтай. Хогийн сүлжээ өнө. Тэр овсолж байгаа. Ингээд гүүрний дор байрлах эзэнгүй эвдэрсэн, хан таазан нурсан, хаалга цонхон хагарсан жихүүдс төрөм дуу аваа нь манай багийн гишүүдийг угтаж авлаа. Бидний таамаг худлаа байсангүй. Харин энэ үед цаг аль хэдийн шөнийн 2 цагийг зааж байсан юм. Камер, зургийн аппарат, удас зэрэг бүхий л бололцоот зүйлсээ урдаа байв. Хоёул ч бас 1-2 өөнтэй орлоо. Тэр нэг хоёр. Гэнэт хоёр давхар мэддэг дуу аваагач бид ч тэр зүг рүү анхаарлаа хандуул. Огт амьд амтан байхгүй харанхуй балгасын хоёр давхарт хар өнгийн нэгэн зүйл сүмийг хөдлөх нь тод анзаарагдлаа. Бид ч гэрлээ тусхан камера чиглүүлэн юу болох талаар мэдхийг үсгэд жүтгэрийн унаа гэгдэх хар хэрэг хөдөлгөөнгүй зогсож байх нь энэ юм. Тэрийн оноо. Хэрэг үргээж бичлэг хийх гэхэд дүүрэн цэнэгтэй байсан камер бүгд ямар нэгэн шалтгаангүй унтарч орлоо. Одолгүй сонин зүйлс болж байшингийн болонд бүлийн чимээ үний айхлах амсгаа сонсогдов. Бидэнд багаж хэрэгсэл байхгүй болсон буюу ажиллагаагүй болсон тул бүх зүйлсээ шалгаж цэнэглээд дахин энэ газраа ирэхээр тохироод тэндээсээ гарсан юм. Хамгийн хачирхалтай нь байшингийн гадаа гарахад зарим гишүүдийн утас зүгээр ажиллаж эхэллээ. Гэвч бид бүгдийн хийсэн дүрс бичлэг зураг учир битүүлэг бусдсан байлаа.
Синий тий. Одоос камера шалгах. Тиймэрхүү тохиолдлууд харин байна шүү, тий? Харин тийм байгаа. Хоёулаа бидний орж ирсэн болохоор бол Тий. Тий. Тэр зайр бол нэг юм хэлсэн шүү дээ. зарим нэг газар дээр бол энэ техникийн асуудлууд бас байгаа. Зөөр. Энд ашиглалтанд орчихсон юм байсан. Бидний дараагийн бай. Хангул дүүргийн 120-ын тэнд байрлах ашиглагдгаа болсон. 2017 дугаар сараар хүрэн бороо. шүү. Тоос 11 жил. Хөөх. Нилээ. Манай багийн 6 гишүүн 3 цагийн алдад тос байрлалын гадна ирэхэд цонх бүрийн цаанаас хүний нүд ширтэг мэд мэдрэмж төрж байлаа. Хаалгыг нь төмөр цоожоор тоожилж гисэн байх ба нөгөө хаалгыг нь дотроос нь хадсан бололтой. Ингээд бид хаалгыг онгойлгох гэж нэлээд оролцсон боловч бүтсэнгүй. Бид хүний эмийг дураараа эвдэж болохгүй учраас хэлгээд таарч гаднаас нь хэсэг зураг давлаа. Хонь шиг юм зурчиж. Би тэгтээ хаяада жоохон хүн идэж орчих гэдэг талаа байна шүү. Тэгээ яг юу сүйтгэд Юу өсөхгүй гэдэг. одоо тэгэлж тийм холоос ирсэн чи яах вэ? Хацсан татах юм бол байж шүү дээ. Тэр нэг юм. Бэлэн удаагийн нэвтрүүлгээр хаалганд сүнс байдаггүй. Байдаг бол тэд ямар хэлбэр дүрстэй байна. Жухам иргэдийн дам яриа үнэн эсхийг тодруулахыг зорьсон юм. Ингээд бид олонний анхаарлын төвд байсан их тайвныг өрдөө буцлаа. Таймын үрлэг өгдөж байгаа юм шүү дээ. Энэ үед цаг өглөөний 5 цаг өнгөрч байсан бөгөөд бид бүх аппарат утас камера цэмэглээд эргэн ирлээ. Биднийг ороход тэнд жинхэнэ сүнсний амьдрал буцаж буй мэт. Бид эргэн тойрон болон тохоо бүрт бичлэг хийн зураг дарж явхад янз бүрийн дүрс зурус орж иж байсан нь сүнс хий бит сэрдэг цагийг хэлдэг. Ямар амар эффект орно. Эффектүүд нь зөв хайцсан юмсан л. Гэхдээ зарим үзэгчд бүр ингэ ядаргаатай санагдах байна. Бидэнтэй зэрэгцээ орших ертөнцид буй сүнс тэр бүр хүссэн хүнд харагдаад байдаггүй. Тиймээс манай багийн 6 гишүүн та бүхэнд сүнс гэж чухам юу вэ? Иргэдийн дам яриа үнэн байв уу гэдгийг тодруулж харуулахыг зорьсон юм. Бидний дараагийн бай хаан байх бол. За дараа. Ань өмнөх юм аа Тийм үү? зүйлээд байгаа юм шиг. Өмнөх эвгүй бүдэрсэн дараа. Тийм камерт буусан дурсан байгаа юм шиг. Энэ бол хайрлал тийм. Хүний дүрс мөрстэй тэр бол Гар марал би бол тавилт гэж бодчих. тавилт. Тэр нэг гэрлийн юм уу болоо. жоохон яг тийм. Цагаас үүдээ цагаан юм гэдэг. Тэр нэг бураагийнх нь зөвхөн дээрх зураг зүгээр камерт ингээд уусаад хөдөлсөн юм биш. Харин Тэгэлж байна. өө зэц ингээд дуусчих юм шүү дээ. Яа ингээд За цойлол бол
сэтгэлээ ярьж та. За саяны видео бичлэг чамд ямар ч санагдав. Хаад дажгад гэхдээ арай л олонтой юм гэхдээ эффект олонтой жоохон зөв миний л хувийн бодол шүү. Үзэхэд ядаргаатай ч юм одоо жоохон хүнд байлаа л юм да. Ер нь л тийм. Яг хуу дажгүй шүү ингээд сонирхолтой ингээд дүрсүүд болгож байгаа юм шиг. Яг зарим нэг нь жоохон тавилттай л орсон л да. хөрх юм хийсэн л байна гэхдээ дажгүй. Ер нь реакшн юмчтэй сэтгэл санаа өөрийнх нь дотоод мэдрэмжийг ер нь хэлэх нь зөвлөдөө. Тэгэхдээ юу гэж бодож байна. Ерхэд нэг тэгж амар олоолаа ороод байхаар бас миний хувьд жоохон уйтгартай ч юм шиг санагдав. Тэгээд хоёр дахь юм бол Бенед яагаад болсон юм бол зарим нь галзуураад болсон гэж ярьд юм лээ. Энэ талаар ер нь өмнө үзчихсэн үү? Үгүй би энэ нэг өмнө үзэж байгааг болохоор эднэрийг одоо яагаад болсон гэдэг талаар бол бүр ямар ч мэддэг байна. Ямар ч одоо нэг тийм гэж байгаа. За ингээд Түшигт хоёр анхны реакшн тэгээд энэ бол Түшигийн сувг дээр орно. Тэгээд анхны реакшн болохоор бас байж жоохон туршлага татаа тий. Тэгээд нэг анх хангааж бодлоо ороод яг туршлага татчихсан шиг л гэсэн. Одоо ч ер нь туршлага татаа. Ер нь бол нэлээд дутуу байгаа. Бид хоёр өөрийгөө болсон гэж бодоагүй байна. Мэргэжлийн төвшин рүү зориулж байгаа. Тэгээд нэрээ Сис2-ийн эпизод 1 хитгээр оруулах бодолтой. Season 2-ийн эпизод 1-ийг нэх удаалгүй ойрхондоо оруулъя гэж бодож байна. Тэгээд яг хоо спешиал дугаарыг тэр чинь зүгээр спешиал тусдаа дугаар хийсэн тийм. Тэрийг болвол хэдүүлээд тэгж байгаа л ямар нэг боломжийн дээрээсээ ер нь бол захад болчих гэж бодож байна. Тэрнээс өмнө Season 2-аа эхлүүлчихье. Ойрхондоо тий одоо миний нэг амардаг өдрөмтөд харуулъя. Тийм ойрхон очиж болохоор хазраа. Season 1-ийн эпизод 1-ийг ерөнхийдөө ойрхонд оруулсан. Яагаад ингэж спешиал дугаар тусгай дугаарыг хүлээлгээд байгаа гэхээр явах хүмүүсүүд надад жоохон хүүхдүүд холбогдоод байгаа болохоор хүмүүсүүдээ сайн бүрдүүлж авч чадахгүй. Одоогор бол нэг эмэгтэй хүн бол бит хоёр сонгоцсон байгаа. Тэгээд бас хоорондоо бас нэлээд сайн ярилцаж үлдсэн л дээ. Тэгээд юу байна аас. Ингээд зааж миний л зөвөр ингээд хувийн бодол. Ингээд жоохон хүмүүсийг авч явахгүй. Тэгээд бас насан турсан ч гэсэн яг нэг тийм хитрхийг хайж имэдэг хүмүүс л дэмий юм болоо ч доо тий. Тийм сүнсэн зайлж авах тий. Ямарваа нэг юм болол бас хэцүү шүү дээ. Тий. Зөв. Хүнийг ингээд муу энергитэй газар руу дагуулж яваад ямар нэг юм болгочвол бас тий хэцүүлтэй ер нь. Тэгэд юу гэж бодож байгаа шүү хааш. Нөгөө нэг спешиал дугаарыг яагаад ажиллаад байгаа гэхээр унаа тэрэг тэгээд бас санхүүгийн асуудал дээр нэг жоох хэцүү байгаа. Яа нэг нөгөө л хэлээ яг үнэ л нэг үнэ л тий. Бид хоёроос бид хоёрыг ядуул гэдэг одоо яах вэ? Ингээл тгээс нь багаас нь эхлэхгээл хичээж л явна тэгээд тий. Юу мэрс хичээж л явна даа л гэх юм уу? Тий, хичээж л явна даа тий. Юу гэх юм бол хоёр гэх юм бол юу байна? Би одоо юу ярих гэж юм бэ? Ярихсаа мартцсан. За. Ямар ч тэгээд Season 2-ыг нь ойрхондоо нэг эхлүүлчихье гэж бодож байна. Тэгээд тийштэй. Мэдээж спешиал дугаар зэрэг хүмүүс авч явж байгаа юм чинь бас нэг хоосон байлгаад явах уу гэсэн үднэс унаа тэрэг тэгээд одоо идэж явах юмны мөнгө төрөх хангалттай байхгүй. Хадгалал бензин тий тэгэлгүй. Одоо нэг үзэгч машин гаргаж өглөө гэхэд тэрнээс хадгалал бензин хийн. Тэгээд бас 5 тухтай явахын тулд зам томхон шиг машин сонирхоод байгаа. Одоо зургуулаа явах юм чинь. Ядс нэг хөлөө бүрэнжээ гэдэг явах хэмжээний. Тэгээд замд ер нь юу ч болно байгаа шүү дээ тий. Тэгэхээр бас тэрийг бас бодолцоод нэг яг ч нэг сэтгэлийн өрдлөөр үзчихгүй нэг нэлээд явахаар үзэл байгаа л да бит хоёр. Тэр нэг тиймэрхүүл байна да. За тэгээд ямар ч гэсэн анх реакшн яг хийлээ тий. Бит хоёр энэ реакшн хийхдээ бусад
нэлээ олон жилийн өмнө хийж исэн Ghost Hunting эхлүүлсэн хүмүүсүүдээс юм яаж хийдэм бэ? Бид хоёр нэг үзэгчтэйгээ нэг санаа бодлоо уулзаад туршлах жоохон арга маягаар л нэг реакшн хийсэн. Гэхдээ цаашдаа бол одоо ингээд гоё реакшн бичлэгүүд хийнэ. Нэрээ тийм сувгийн тал дээр одоо энэ реакшн одоо түшгийн сувгдаар орох болохоор энэ дээр нэг юм хэлчихье. Хоёр сувг нэгээд яах юм бэ гэдэг тэгээд тэгтээ тэргүй угаасаа л season 2 нь түшгийн сувгдаар орж байгаа юм чинь одоо бооруу дээр байгаа үзэгчдэнд дагаал орно. Тийм болохоор тэрэн дээр нэг санаа зовоодох юм байхгүй. Тэгээд угаасаа бит хоёр Ghost Hunting-аас бусдууд дандаа ингээд тусдаа контент тэгэл хувийн влог, реакшн, тоглоом, стрим, инээтрим хийж гинэ гэж ярилцчихсан болохоор тэгээд тусдаа ингээд сувг үүсгэж гарч ирж байгаа нь тэгээд анхнаасаа ч тэгж ярьсан байсан тий. Тэгээд угаасаа ингээд season ингээд ижлэл яваад надад 3 миний сувгдаар орлоо гэхэд 4 нь түшгийн сувгдаар орох ч юм уу тэгээд тиймэрхүү байдлаараа тэгээд та бүхэн түшгийнхэн сувгийг дагаарай. Боорог дагсан хүмүүстэй бол бас түшгийг явсан дагаараа. Түшиг байж боороо бий болно. Боороо байж түшиг бий болно тийм ээ. Тэгэл байгаа. Тий. Хоёрс тэгэл Ghost Hunting. Угаасаа Ghost Hunting-ийг ганцаараа хийн гэхээс илүү айх гэхээс илүү өөдгөртэй юм лээ. Адаглаад ямар нэгэн нохоод бариллаа өндөрөөс унлаа гэхэд тэрстэй хинж олж мэддэггүй шүү дээ. Тийм хинж олж мэддэггүй шүү дээ. Тийм. Хөдөөхээр зилүүд газар. Тэр яач цаа амтрагч бол хэрэгтэй тэгээд би ер нь хэцүү амтрагч болсон гэж боддөө шүү. Тэгээд тийм болохоор нэг иймэрхүү л байна да. Тэгээд өнөөдөр түшгийн амарч байгаа өдөр болохоор бит хоёр за нэг уулзаад нэг реакшн хийчих тийм үү. Тэгээд байгаа байдлаа нэг ярьчих тийм үү. Тийм. Яриа сууж байгаа нэ. Ланда. Зарим нэг хүмүүс бас одоо ингээл ямар нэгэн бичлэг үзээд байж хаад нэг жоохон нэг тийм сонин юм анзаарах юм аа. Одоо хүмүүс ингээд янз бүрийн бичлэг хийдэг ютуберүүд ингээ хүмүүс байгаа тийм. Тэд нарыг одоо ингээд нэг тийм одоо бид хоёр ийм бичлэг хийдэг байж болно. Гэхдээ өөр хүмүүс бас ингээл ийм бичлэг хийдэг байж болно шүү дээ. Тийм. Тэгж яхад одоо өртөө дөрүүгээд сууг байна л да. Тэгэд хүмүүс одоо ингээл нэг суугийнх нь коммент дээр орж бичих нөгөө суугийнх нь коммент дээр ингээд одоо бид хоёр ингээл тэр өртөө дөрүүгээд сууг мөгт ингээ гоё үздэг би бол ингээ үздэг подкаст гоё тийм подкаст гоё штэ. Тэгж яхад ингээл хүмүүс комментанд орно ингээд нэг тийм хүмүүсийг хооронд нь хагаралтуулах гэж байгаа юм шиг муудалцуулах гэж байгаа юм шиг нэг тийм коммент бичдэг. Тийм. Би бол тиймэрхүү хүмүүст амар дургу. Адилхан л ингээл гоё бичлэг хийж байгаа залууч байна шүү дээ. Тэгж яхад ингээд тэр хүмүүсийг хооронд нь муудалцуулах гэж байгаа юм шиг нэг өрсөлдүүлэх гэх тийм шаардлага ямар ер нь бол тийм. Бид хоёр бол аливаа нэгэн ютубер болон контент бүтээгчтэй өрсөлдөе гэж харж байгаа зүгээр. Өөрсдийнх нь хэр хол явж чадах сонирхолтой контентоо барьж аваад хэр хол явж чадхаар л үзэж байгаа. Түүнээс бол тэр өртөөгөөс илүү гарнуу дутуу гарнуу мань хоёрт ямар ч хамаахгүй тийм. Зүгээр л өөрсдийнх нь хэмжээ эзхаар. Тэгэлгүй яг тухайн хүмүүс хоёул гэдэг харж байгаа. Ямар реакшнтай, ямар арга барилаар тийм. Ингээд ямар реакцтай ингээд бичлэг хийдэг бай тэрмэр болол тэр хүний л өөрийнх нь өсөө сонирхол шүү дээ. Тийм болохоор заавал тэр одоо ингээд хоёрт л ингээд хүмүүсүүдийг хооронд нь ингээд харьцуулаад энэ дээрээс нэг нь муулаад нэг нь магтаад ингээд тийм хүмүүс бол амар доргоо. Ер нь бол тийм. Зүгээр үзэж байгаа бол яг дугайл үзэх хэрэгтэй. Тэгээд хэрвээ тийм бодол төрж ивэл зүгээр дотроо л хадгалсан дээр үгүй дөө юм бодлоо. Тэр өртөө дөрөв комментэн дээр тэгж байгаа. Борогийн 2-2-ыг бол танах юм байхгүй гүцгүй мууцгүй гэх тийм хүмүүс бол бэстэ өнөхөр дургоо. Тийм. Анхаасаа өрсөлдөе. Ингээд хийгээд хамаарч ирсэн биз дээ. Тэгээд ихтер одоо хүмүүс ингээд бид хоёр өртөө дөрвийнхэнд амар дургуу юм шиг тийм. Өртөө дөрвийнхэн бид хоёр дургуу юм шиг тэгэж хүмүүсийн тархинд нь одоо ингээд кодлогдсон байгаа. Тийм. Ер нь бол тэр spotting hunt гэдэг дугаараа тэрийгээс үздэг. Бас подкастын бас туртай. Гоё шүү дээ. Тэр ихэд бол гоё сэдв тий. Ямар тач бас дайжгүй л юм гэх юм аа.
юм л Reaction дээ. video хийж Саяны ахын ярьж байгаа бас фан ярих юм те. тийм ярьж байгаа хүн бас зөв ярьж шүү дээ. Ингээл тийм хүн дайц төрүүлж чадхаар тий. Гэхдээ Тэгэл яг хөө ингээл баахан эффект оруулсан байгаа ч гэсэн тиймэрхүү ингээд айц төрүүлгөөц ингээд эффекттэй байж ингээд юм хүм таалагдах хүндээ бол таалагдана л та тийм таалагдахгүй таалагдахгүй. Гэхдээ заавал тэр хүний одоо хүсэл сонирхолд нийцүүлж юм юм шүү дээ. Ер нь бол тийм хүсэл сонирхолд нийцүүлж юм гэж байгаа. Одоо өөрөө яг үнэхээр дуртай бол тэгэл үзгээс дуртай бол үзэн дургу бол үзэхгүй байж болно шүү дээ. Нэг юм сая тэр камер ингэж удаа хэлэхэд тэр бол бас арай жоох хэцүү. Камерыг ийшин дэш нэг хөдлөгдөг болол жоохон хэцүү юм байна. Бид хоёроо бас сүлрөө тэгж бодол бид хоёр арай ингэж юм шүү дээ тий. Камера одоо ингээд бодонгод бас зарим нэг юмн дээр бас яа жоохон камер ийшин дэш жоохон эвгүй хөдлөгчгүй яач вэ. Энд дээр анхаармаар юм байна. Тэгэл боддог. Тэгээ тухайн үед гаргадаг алдаанууд бол их байгаа. Тэгээ дараа нь бичлэг үзэн тэгээ энэ дээр ингэчихгүй яа. Одоо ирчээд тэгэхээр геймбол болохоор яг одоо ингээл бариад байдаг гэсэн. Үн эрхэн урал амар чилсэн. За ямар ч сан дунд нь ямар ч нэг катер болохоо тослохгүй тул нэг хэдэн цаг нэг гүрий даа гэл. Геймбол авахгүй болохоор хэцүү бил. Өвөл мөвлийн хүүтэн цагт бол тий. Харин хэцүү мөлөөс. Одоо бэлгэж гарчаа ингээ утсан дээр юм мэдрэхгүй шүү дээ. Бэлийг ингээд бариад явсан бодчаа. Хүүтэн мөтний цагт болол. Одоо дулаан болохоор яг хөө ярьсан гоо. Хүүтний цагт геймболгүй бол бас хэцүү болж байгаа юм байна тий. Тэгээ одоо нэг мөнгөө цогцолчвал мэдээж чанартай юмнууд л авчих гад үзээд байгаа тэгэл ажил хийгээл болохоос нь болохгүй хүртэл явуулсан да тэгээд. Тэгээ ходоохондоо тэгээд юу байж болно тэгээ сүүл рүүгээ хичээгээд манай хоёр дан хичээгээд сэтгэл зүрхээ зориулаад явж тэгээд нэг шагналын ирэх үлээ гэж үзсэн тий. Энэ л тэгээд контент болон гарах байлгүй тий. Одоо үрд нь шагналын юм уу да. Тийм байна. За тэгээд энэ удаагийнхаа реакшн видеог энэ үргээд өндөрлөе. Тэгээд төвшиг болон боорогийнхаа сувгийг subscribe дараарай. Тэгээд season 2 мэдээж тун удахгүй эхэлнэ. Тэгээд season 2-ийн эпизод 1-ийг уулзгаа. Тэгээд реакшн видео нь бичлэгэн таалагдсан бол лайк, subscribe мартахгүй хаагч. Лайк, subscribe бол одоо үзэгчдээс орж ирж хамгийн том хөрөнгө оруулалт тий. Тийм. Тэгээд та бит хоёртыг юу хэлмээр байна яг тэр комент хэсэгт бичиж өгвөл бас тийм бит хоёр шүүмж санал тэр сайн хүлээж авна. Юм хүлээж авдаг да. Тэр season-ыг бол баг үзэгчдийн зөвсөн газруудаар явсан бол бас тийм. Ер нь бол хамгийн их санал ирсэн газруудаар явсан бол бас тийм хамгийн их. Яг дондор нь рандом жоохон газрууд байсан. Харин тэр газрууд бол ер нь үзэгчдийн саналаас үзэгчдийн хүсэлтээрээ угаасаа анх эхлүүлэхдээ те одоо ингээд үзэгчд маань дараагийн газраар ямар газар болох байгааг ингээд амар сэтгэлдээ үлдээгээрээ тэр болгонд ч явна гэж хэлжсэн болохоор ингээд season 1-ээ ямар ч гэсэн хөвчлэн үзэгчдийнхаа хүсэлтээр илгээсэн газрууд л явсан байгаа. Ер нь бол тийм. Банда тэгээд за ингээд бичлэгээ дуусгах удаа нөгөө дуусгая. түрүүн ингээд бичлэгээ дуусгахыг ингээд ард нь баах юм шүү дээ. За тэгвэл түр баяртай guys.